Монгол Ардын намын 2020 онд амлаж байсан сонгуулийн амлалтуудыг бид танд сануулъя. Хүүхдийн тоглоомын талбай орчны стандартыг бүрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. Энэ бол Монгол Ардын намын 2020 онд баталсан мөрийн хөтөлбөрийн 1/5-11 дахь хэсэг заасан тэдний амлалт. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд 1200 гаруй тоглоомын талбай байдгаас 803 талбайд стандарт хангалтгүй байна. За 2022 оны 3 сард бол нийслэлийн иргэдийн төлөвлөгчдөр одоо хотын стандарт хүүхдийн тоглоомын талбай хотын стандартыг бол батлуулсан байгаа даа. За 22 оны 3 сард батлагдаад 10 сарын 1-ээс эхлээд нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөгдөж байгаа. За үүнээс өмнө бол нийслэлийн ер нь Монгол улсын хэмжээнд бол одоо үндэсний стандарт хүүхдийн тоглоомын үндэсний стандарт бол байсан. За материал гэх юм бол мэдээж хамгийн эхлээд хүүхд тоглож байгаа хүүхдийн одоо бие хөрөнгөлөө үзүүлэх хэрэгүүд эрүүл мэндэд бас одоо хурц сэрмэгтэй байхгүй ч гэдэг юм те наацх энгийн шаардлагууд байна. Хүмүүс ойлгохтой бол яг нь стандартын шаардлагыг хангуулна гэхээр нэг хит өндөр цензур юм шиг бодож стандарт маань өөрөө юм хэмжээний хамгийн доод шалгуур. За энэ шинэ хэмжээнээс доош орох юм бол аюултай болж байна. За өмнөөс харин дээшээ байж болно л гэсэн үг. За тиймээс бас яг материалын хувьд бол яг одоо заавал тийм байна те ийм байна гэж бол шаардлага заагаагүй. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдүүдийн тоо өссөн. Тухайлбал 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. За ер нь стандарт хангасан талбай ховорхон харагддаг шүү дээ. Одоо сүүлийн үеийн хотгонуудад нэг стандарт байх шиг байгаа. За одоо ингээ манай энэ хавь гэхэд бол стандарт таархан шүү. Тэгээ хүүхдийн одоо манай байр гэхэд хүүхдийн тоглоомын талбай яг хүүхдүүд тоглодог биш, тоглож чадахгүй байгаа. Эргэн тойрны одоо нэг архичид цуглаад хүүхдүүдэд тоглуулах арга байхгүй. Стандарт ч муутай, аюул аваартай л байгаа. Мэдээж хүүхд л бас гараад нөгөө муу тоглоомн дээр чинь тоглож өсөж харих гал идэг шүү дээ. Тэгэл аль болох болгоомжтой гэл ер нь тоглуулахтай айдаг. Юмыг аж мэдхүү те энэ чинь ингээд бидний нүдээр харахад чинь айгүй их сэтгэлтэй юмнууд байгаа юм чинь. Ер нь төмөрчээр аюултай шүү дээ. Пявр одоо стандартны одоо пявр биевлэн зүгээр ер нь одоо манайха өдөө орон нутагт энэ төр бол төмөр бол их л дээр үед бол бидний үед бол их л аюултай. Тэр төмөр өмнөөс унаад хүүхэд бэрцэн хилгүүд өлий болсон одоо миний ойр дотны хүмүүс төр тийм болсон хүн бол бэж л идэгий. Тэгэхээр одоо юу н тоглоомын талбай тийм паверын бивэл зүгээр юм л гэж боддог шүү дээ одоо. Аюул тоглоомын талбайд нэрвэд хүүхдүүдэд бол маш аюултай орчин болсон байгаа гэж би өөрийнхөө хувьдаа бодоод байгаа. Яг гэвэл ингээд зай талбай байхгүй. За ерөнхийдөө энэ их олон хорооллууд донд ингээд нэг жижигхэн ганц хоёрхон ингээд тоглоомын талбай нийтлэг ихэнх нь тийм тавьчихсан. Тэгэл тэр нь тоглоомын талбай гэл ингээл тэрийг одоо хүлээлгэж өгдөг. Тийм байр одоо энэ орон сууц хавьсан ер нь хүүхдийн тоглоомын талбайгаа ер нь буруу шийдсэн байгаа гэдэг. Одоо энэ машины зогсоол мохсоолоос ихсүүлээд ерөөсөө боломж болцоогоо анханасаа буруу шийдсэн. Харагдаг болохоор хүүхдүүд тухтай гарч тоглох ерөөсөө тийм боломж байдаггүй шүү дээ. Өө айдаг. Тэгээ тухтайч гарах тоглоомын талбай ер нь байдаггүй дээ. Өөртөө давхар гараал нэг жоох агаарт гаргаал тэгэл буцаал ордог шүү дээ. Хамтл гарахгүй л тэгээд хаана яачих вэ, ямар машин явах вэ энэ гэдгээс ихсүүлээд тэр төмөр тоглоомчир тийм сайнгүй л идэг баг. Хүний хүүхдийн бие эрүүл мэндэд ч гэсэн тийм. Улаанбаатар хотод төрсэн хүүхдүүд мэндэлсэн өдрөөсөө эхлэн чамгүй олон бэрхшээлийг давж байна. Агаар орчны бохирдол, нэмээд хаашаа чарсан автозам. Хоорондоо гүйж харах ч зайгүй эдгээр тоглоомын талбайч мөн аюул эрсдэл дунд байна. Хотын төвд нь тоглоомын талбай стандарт хангадаггүй. Загт нь бүр тоглоомын талбайч байдаггүй хотод бид амьдардаг. Магадгүй хүүхэд бүр сонгуульд оролцож саналаа өгдөг байсан бол улс төрчид албан тушаалтнууд хүүхдийн төлөө ажиллах байсан бизээ.
Биднийг төлөөлж 8 жил эрх барьж байгаа намын 5 бүлэг 702 залт бүхэн амлалтаас ердөө нэгийг сануулхад ийм байна. Бид тэдний амлалтыг үргэлжлүүлэн сануулсаар байх болно.